За их явж мөх жаргын эрүүл мэндийн хөтөж подкастын маань нэгэн шин дугаар та бүхэндээ шууд хүрэхэд бэлэн боллоо. За өнөөдөр бид бүхэн Мира болон бага насны хүүхдийн зохистой шин тэмцэл хүүхдийн хоолыг хэрхэн зохицуулах талаар ярилцахаар боловсролын яамны харьяа хүүхдийн хоол үйлдвэрлэл шин тэмцэлийн сургалт арга зүйн үндэсний төвийн ахлах мэргэжилтэн ням цэцгийг урьсан маама. Урилгын хүлээ авч хүрэлцээрсэн танд маш их баярлалаа. Өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд баярлалаа. За хүүхд мэдээж одоо шин тэмцэл гэдэг одоо ойлголт монголчуудын хувьд бас хожуу бий болж байгаа. Одоо яг зөв хооллолт гэж юу гэдэг талаар илүү монголчууд бас сүүлийн үед их илүүтэй судалдаг болжээ. Тэр утгаараа хүүхдийнхээ хооллолтод илүү анхаардаг болсон байна, тийм ээ. Хоол хүнсээ яг багаасаа зөв дадалтайгаар одоо хэрэглээс сурчвал ирээдүйн одоо эрүүл Монгол хүн гэж ярьдаг тийм ээ. Эрүүл нийгэм бүртгэхэд маш чухал үүрэг оролцоотой юм а гэдгийг мэргэжилтнүүдээс онцолдог. Ярьслахаа ихэнд за боловсролын яамны харьяа хүүхдийн хоол үйлдвэрлэл шин төжилийн сургалт арга зүйн үндэсний төвийнхаа тухайд хинт зориулагдаж та бүхний үйл ажиллагааны чиглэл зорилгынхаа тухайд ярьслахаа эхлэв тийм ээ. За өнөөдрийн урилгыг бидэнд илгээсэн та бүхэндээ баярлалаа. Тэгэхээр яг нөгөө шимтжээл гэдээ ирсэн шиг манай яг төвийн маань нэр нь бас шимтжээл гэдэг үг маань байж байгаа. Тэгэхээр ер нь бол улс үндэстэн болгон ард иргэстэй шимтжээллэг хооломсоор хооллож ээж иргэн эрүүл байна гэдэг юм зарчмыг баримталж хоолтын зөвлөгөөг ард иргэстэй түгээдэг. Үүрэг нь байдаг тийм ээ. Үүрэг нь энэ үүргийн хүрээнд манай Монгол улс 5 жил тутамдаа хүн амынхаа дунд хоолт ижлийн судалгааг хийдэг. За энэ 24 онд хамгийн сүүлийн судалгааны үр дүн гарсан. За энэ үр дүн дээр бол бага насны хүүхдийн одоо дунд байгаа жишээлбэлтэй тухайлбал ярих юм бол бага насны хүүхдийн цус багталт хэмжээ огтоосоо жил 5 жил тутам судлаад тахад тэр тоо өснө үг гэснээс буураагүй. Ингээл энэ мэт ингээд ийм үр дүнгууд нь яг нь буурлагатай биш өсөлттэй нэр төрөл нь олшроод ирэхээр иргэдийн дунд хоол шимтжээлийн мэдлэг ямар байгаа юм бэ гэдэг нь тодорхой болоод ирж байгаа. Тэнгүүд нэгэнт шимтжээлийн мэдлэггүй насанд хүрсэн хүн лөө шимтжээл гэж ярихаас илүү ирээдүйн иргэдээ эрүүл байхын тулд бид нар ямар алхмаас эхлэх юм бэ гэхээр ерөөсөл бага наснаас нь энэ тэгвэл дутагдлалд ороод байгаа хүүхдүүдийг бид нар эрүүл иргэн болохын тулд багаас нь хүүхдийн хоол дээр анхаарат буюу гэдэг үүднээс 2022 оноос 2026 оны хооронд бүгд найрамдах Солонгос улсын Койко улсын байгууллага за Монгол улсын боловсролын яам хоёрын хооронд хийгдсэн хэлэлцээрийн хүрээнд Монгол улсын ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэлийн үйлчилгээний орчныг сайжруулах чадварыг бэхжүүлэх гэдэг төсөл хэрэгжиж байгаа. Энэхүү төсөл манд хоёр үндсэн чиг үүрэгтэй хэрэгжиж байгаа. Тэгэхээр нэгдүгээр чиг үүрэг нь юу вэ гэхээр яг манай төвийг байгуулах. За манай төв болохоор Монгол улсын шинжлэх ухааны технологийн их сургуулийн дэргэд байгуулагдсан юм төв байна. За хоёр дахь үүрэг нь энэ төслийн хүрээнд хоёр дахь үүрэг нь юу вэ гэхээр нийслэлд байгаа дүүргийн 10 сургуулийг завгар бий болгоод өгчөө. Ингээд нэг тэгвэл төв нь ямар үүрэгтэй энэ төсөлд оролцоод байх вэ гэхээр хүүхдийн хоолнд оролцогч талуудыг шимтжээлийн мэдлэгтэй болгоё. Зохицоор нь ингэ шийдье. Тэгвэл энэ шийдлийг хань хэрэгжүүлэх юм гэхэлэр нөгөө 10 завгар сургууль дээр бий болгохч. Тэгвэл 10 завгар сургуульд нь нийслэлтэй тухайн дүүрэгтэй тэ одоо үлгэр жишээ болдог. Тэгвэл дүүргээс нийслэл нь болдог. Нийслэлээс орон нутгийн суманд гэдэг ингээд ийм цар хүрээнд ингээд өргөжөөд явах үүднээс нь хүн ам хамгийн их төлөөрсөн улаан нийслэлтэй гэж нийслэлээс эхлэхээр зохион байгуулалт явж байгаа. Зөв. Яг аргагүй одоо багаас нь зөв болгоё гэж те. Хоол хүнсийг одоо зөв хэрэглэж одоо дадаагүй сураагүй бол ирээдүйд нөгөө эмийг хоол шиг хэрэглэдэг болно гэдэг яриа байдаг шүү дээ те. Тэгэхээр одоо яг одоо халдварын одоо эмчнэр ч гэсэн зөвлөдөг хоол хүнснээс болж маш их хавдрын өвчлөлүүд бий болж байна гэдэг. Тэгээд насыг харахаар яг л нөгөө багаасаа зөв дадал эзэмшээгүй хүмүүс одоогоор нөгөө буруу дадалтай шимтжээл гэж яг юу юм те өөрийнхөө өдөрт би ингэж идэх ёстой гэж цадах гэж иддэг одоо юм нийгэм байна л да. Тэгэхээр энэ тал дээр та бүхэн тэр 5 жилийн судалгааныхаа үр дүнгуудаас бас хуваалцвал. За бага насны хүүхдүүдээр бол яг цус багталттай гарч ин. За цус багталт нь яг төмөр тутлах юм уу гэдэг л яг төмөр тутлах байдаг. Тэр төмөр тутлын цус багталт гэдэг маань ерөөсөө шууд бидний хоол хүнстэй холбогддог. Тэгэхээр тэр төмрийг бид нар хоол хүнсээрээ дамжуулан юунаас авах ингээд эргээд хоолтын байдал руу өнгөөгд харахаар
дайвар бүтээгдэхүүн. Дайвар бүтээгдэхүүн нөө төмрийн агуулмж маань өндөр байж байгаа. Бидний цуснд агуулгадаг төмрийн хэмжээг тэр дайвар бүтээгдэхүүнээс л бид нар авах боломжтой. Гиз дотор Тий, дайвар. Тэгэхээр чинь дайвар бүтээгдэхүүн гэдэг ингээд ярихлаар бидний уламжлалт хоол хүнс өнөөдөр ямар болсон бэ? Гэт ингээд өдөртөлтөндөө хэрэглэж байна уу? Хэрэглээ ямар байна вэ гэдэгтээ уялдаад ирж байгаа. Тэгвэл энэ хэрэглээнд бид нар ингээд завгүй нийгэмдээ ингээд дайвар бүтээгдэхүүн оруулъя гэж тооцоолол ихлээр те завгүй нийгэм бид нар тэрийг хэрхэн боловсруулаад хадгалах. Тэгээ бид нар нөгөө багаасаа хүүхдүүдтэй багаас нь тэр үнэртэн дасгаагүй болохоор үнэртэн дургу, хурц амтанд нь дургу болоод ирж. Тэнгүүл тэр хүүхдэд заавал дайвар идэвхэх гэдэг юм бол тэр хурц амтыг, хурц үнрийг бид нар яаж дарж боловсруулах юм гээл ингээд ирэнгүүтгүүл ахуйн байдал дайвар бүтээгдэхүүн хэрэглэж болохгүй байгаа юм бол магасын хоолн дээр нэгвэл дайвар бүтээгдэхүүний хэрэглээг нь оруулж өгье гэдэг маань ерөөсөө цэцэрлэгийн насны хүүхдийн хоолол сургуулийн насны хүүхдүүдэд хоолд ороод ирж байгаа. Тэгэхээр одоо яг 1-5 дугаар анги хүүхдийн 1-5 дугаар ангийн хүүхдүүдийн дунд бол 3 хүүхдүүдийн нэг нь тархалттай буюу жингээл өдөлтэй гээл ихлээр тэр хүүхд шууд анханасаа тарган байгаагүй шүү. Анханасаа буруу олж явсараа 1-2 жилийн дараа цэцэрлэгийн насны дээрээ буруу олж явсаар сургуулийн наснд ороод тэр хүүхд жингээл өртөж байгаа ч юм уу те. Эсвэл нэг шимтгижэл нь илүүцэн нэг бол дутсан. Ингээд юм дээш доош юм савлгаатай. Нормалыг барьж чадахгүй байна. Тийм байна тий. Тэгэхээр бид нар нөө өдрөдөнд насанд хүрсэн бид нар ч гэсэн хоол хүнсээс авах хилчлэгийн хэмжээг яг мэддэг. Тэнгүүдээ тэр жишээл би 2000 км 2000 ккал хилчлэг авъя гэж тооцоолё те. Эний 55-аас 60% нүүрс ус байх хэрэгтэй. Гэт энэ нүүртэй хувийг тэр одоо дэлхийн эрдэмтэд дэлхийн эрүүл мэндийн байгууллага чинь дураараа бий болгох чамаагүй биш. Тэнгүүд ингээд эргээд ингээд бид нар хоолтын байдлаа харангууд хаагаад тэрийн дуртай хин нэгэндээ хоолны дэглэм барьдаг. Дуртай нэг нь хүүхдэд хоол зөвлөдөг. Хоол зөвлөж байгаа юм гэхээр тухайн хүүхэд нэг шимт жилийн дутагдaltaй ахын ба шууд саплимент зөвлөдөг. Дураараа тий. Тэгэхээр чи нэг одоо та бүхэн анзарч исэн бол дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тий саплимент бүтээгдэхүүнийг хязгаарлаад эхэлж шít. Энд чинь хэд их хэрэглээд хамгаалаад ирэнгүүд дэлхийн нийтээр халдварын бус өвчлөлийн тооч нэмэгдээд байгаа. Тэр дундаа Монголд халдварын бус өвчлөлийн тоо одоо эренбин өсөөд байна уу гэснээс буурс үзүүлэлт байхгүй. Халдварын бус гэдэг чинь ерөөсөө бид нар хоолтой холбоотой асуудал байхгүй. Тий. Тэгэхээр за түрүүний 5 жилийн судалгаагаар цус багталт гэхээр яг л дайвар бүтээгдэхүүн одоо ер нь өдөр тутамдаа одоо залуу гэр бүлүүд ер нь бол тийм гиз дотор идэх тийм хэрэглээ ер нь бол байхгүй шүү дээ. Тэгээд хүүхдүүд нь өнөрн дурггүй ээж аавд нь өөрсдөө хэрэглэдэггүй байдаг ч юм уу те. Эндээс төмрөө авчддаг юм байна те. Өөр одоо бас юунаас авах боломжтой байсвал үнэхээр бүр идэж чаддгүй бол. Бүр идэж чаддгүй л одоо ингэж байгаа юм. Одоо манай төвийн чиг үндсэн чиг үүрэг нь болохоо хүүхдээ оролцогч хүүхдээ хоолнд оролцогч талуудыг хүүхдээ болоор мэрэгшүүлэх сургалтыг тогтмол явуулдаг. За яг өнөөдөр гэхэд бид нар яг энэ хичээлийн жилд боловсролын байгууллагын хоол үйлдвэрлэл маань нэгдсэн засгийн зохион байгуулалтаар төлөвлөгдөөд тэр төлөвлөгөөгөө шатны хүмүүст ингээд танилцуулах байдлаар хоол үйлдвэрлэл нь ингэж явна шүү гэдэг ийм сургалтын зохион байгуулж яг өнөөдөр яг энэ цаг мөчид нийслэлийн боловсролын байгууллагын тоогч нар маань хамрагдаад явж байна. Өдөөс өмнө болон өдөөс хойш гэсэн байдлаар 2 бүлэг хуваагаад бид нар сургалтаа зохион байгуулж байна. Өмнөх 7 хоногудад бол сургуулийн захирлууд, цэцэрлэгийн эрхлэгч нар нарав нэгтлэнгууд хэрхэн ингээд одоо хүүхдээ хоол үйлдвэрлэлд оролцоод ямар чиг үүрэгтэй явах гэдэг үүргүүдийн те нэгдсэнсэн та ямар үүрэгтэй оролцохыг гэдэг нэг хэлээ өчлөө. Тэгэхээр яг ингээд нэгдсэн засаг гэдэг зүйлийг хэлж яана гэхээр нэгдсэнсэндээ бид нар 3-7 ноор өрсөлдсөн байдлаар төлөвлөгөө төлөвлөлт хийсэн байна. Үүний 5 хоногийн 1-7 хоногийн 5 хоногт байгаа тий. Үүний 1 өдөр нь заавал дайвар бүтээгдэхүүн байна гэдэг зохицуултыг хийсэн байгаа. Тэгэхээр тэр дайвар бүтээгдэхүүн хэн нийлүүлэхийн дуртай хэн нэг нь мэдээж боловсролын байгууллага масын хоолн дээр оруулах боломжгүй тиймээс нэгдсэн засаг дагаад төрийн худалдан авах ажиллагааны захим дэлгүүр гэж байдаг. Тэгэхээр тэр захим дэлгүүрт тухайн хүүхдийн хоолнд нэгдсэний дагуу байгаа түүхийд материалыг нийлүүлэх юм боломжийг нь бүрдүүлээд өгсөн байгаа. Тэгэхээр хүүхдийн байгууллагад боловсролын байгууллагын хоол үйлдвэрлэлд түүхийд материал нийлүүлээ гэх юм бол шат дамжлага, шаардлагын нэрүүл ахуйн шаардлага, хүнсний аюулгүй байдлын шаардлагыг хангаж иж тэр захим дэлгүүрт өөрийнхөө бүтээтгүүнийг танилцуулах, худалдаалах бүрэн боломжтой. Тийм учраас тэр олон шат дамжлага шаардлагуудыг даваад захим дэлгүүрт байрч байгаа бүтээгдэхүүнээс хэн худалдаа авах хөлтэй хийхлээр тухайн нийслэлд байрлаж байгаа 6 дургийн сургууль цэцэрлэг
худалдаа авалт хийнэ. Гэт ийм зохицуултуудыг хийгээд өгсөн ба тэгэхээр тэр дайвар бүтээгдэхүүний хэрэглээг ингээд нийтийн хоолнд нь одоо хүүхдүүдтэй хүүхдийн хоолнд оруулаад ирэх тэр хүүхэд хэрвээ дуртай болоод ирэх юм бол эцэг гэхээсээ гэрийн холдосоо нэхэд ирнэ. Ээж би гэрийн сургуулийнхаа тэр нэг гоё махта будаатай хурдан дуртай гэхтэл ээж хийхийг хүснэ те. Тэгэд ингээ хийхийг хүсээд ирж гин гэдэг чинь эргээ тэр сургуулийн муу цэцэрлэгт нь очиод энэ будаатай хурах нэхэд байгаа. Тим эцэг хүүд байдаг. Яг сургуулийнхаа бантан гэднэ гэдэг, цэцэрлэгийнхаа бантан гэднэ гэдэг танах яг яаж хийдгийг би янзаар хийж өглөө биш байна гэдэг наа хилээд өгөөч заагаад өгөөч гэд ирдэг эцэг хүүд байна. Тэгэхээр ингээд нэг хүүхдэд ч гэсэн ийм үр дан гарч ийн гэдэг маань нэг өрхийн бас хоолтын байдлыг тодорхой хэмжээнд өөрчилж чадчихна гэдэг эерэг тал руугаа илэрхийлж байгаа. Тэм учраас ийм асуудлууд ингээд байгаа учраас хүүхдийн хоолыг бид нар ганцхан хүүхдтээр нөхцөлт хөгжилтээр тогтоогоогүй маань гэр бүлд нь нөлөөлж байгаа. Гэр бүл гэхэлэр дахиад цаашаага тавуулаа, аруулаа, нэмээ өвөөнөрнө ураг ингээд овгоороо ороод ирэхлэн гэдэг те. Энэ дээр бас нэг заавал ингээд дайврыг уруулах гэдэг шаардлага нь бас юу вэ гэхэлэр бид нар Монгол хүмүүстэй Монгол хүмүүсийн хоолтын онцлог юураа ялгардгийг. Бид нар бол өөрсдийн гэсэн уламжлалт хоол хүнстэй ард түмэн. Тэгэхээр уламжлалт хоол гэдэг юм бол зайлшгүй бидний өдөр тутмын хэрэглэнд цагаан эдэ дайвар хөтгөн заавал байх ёстой. Тэгжээж бид нар Монгол бас нэг уламжлалт хоол хүнстэй ард түмэн шүү гэдгээ бас таниулах нэг юм уламжлал байгаад байгаа юм. Тийм. За тэгээд сургуулийн хоол зүйчнэр тогооч нарыгаа одоо сурах чинь багш нар одоо захирал те нэгтлэн нэрвгээр ингээд нэгдсэн ойлголттой болохыг зорж байна. Тэгээд та бас хэллээ штэ. Ээж аауд нь хүртэлтэй манай хүүхд яг ийм хоол идмээр байна гэд ингээд ирж гин гэдэг чинь тэр утгаараа одоо сошиал хөгжихийн хэрээр бас ийм нэг юу байна л да. Сошиал дээр сургалтууд байгаад байна л да. Ийм хүүхдийн хооллыг одоо яаж өгөх юм хөө гэд одоо нэг 10-20 мянган төгрөгийн үнийн дүнтэй байдаг ч юм уу ийм сургалтууд байгаад байдаг. Энд бас эцэгчүүд их хамтах гад байдаг л та. Тэр нь яг зөв одоо сургалт өгөх хэмжээний мэдлэгтэй хүн байх уу, мэрэгжлийн хоол зүйч байх уу гэдгийг эцэгчүүд нэг төдийлөн судалдаггүй юм шиг ажиглаад байдаг. Танахаас яг ийм одоо нэгдсэн сургалт явуулж байна уу? Хүссэн эцэг их ингээд танахаас сургалт авъя гэвэл өгдөг үү? За манайх яг 2024 оны 5 сарын 1-нд яг альбасаар байгуулагдсан. За өнөөдрийн хугацаанд л 2 жилийн хугацаанд үйл ажиллагаагаа явуулаад за төвийнхөө үйл ажиллагаа бол ерөнхийдөө ингээд докторт эхэлж байна. Тэгэхээр яг хүссэн эцэг их байх юм бол боломжтой. За өнгөрсөн хугацаанд бол бид нар яг массын хүрээнд эцэг эхчүүдтэй мэдээлэл өгчсэн. Яг сургуулийн чиглэлээр сургууль бага ангийн хүүхдэн сурдаг, за цэцэрлэгийн насны хүүхдийн эцэг эхчүүдэд ингээд одоо альбан байгууллагаар дамжуулан эцэг эхт өгчсэн. Тэгэхээр хэрвээ хоолтын юм онцгой шаардлагатай хүүхэд байх бол одоо хизээд бэлэн гэдэг шиг бид нар бол цаашаа гэхгүй тэм учраас одоо хоол зүйч буюу хоолны сургалт гэсэн болгоно одоо битгий яваарай л гэж бас эцэг эхчүүдээс хүсэх байна. Тэгэхээр энэ сургалтын цаана яг хэн гэдэг хүн байгаа юм. Тэрийг ингээд судлаад үзээрэй те. Буцаад очиход одоо юу гэдэг лээ хариуцлага эзэнтэй байна уу буцах эзэнтэй байна уу гэдгийг бас сайн судалж ээж сургалтандаа хамрагдараа л гэж их хүсдэг те. За тэгээд манай зочин Нямццэг маань бас хоол зүйч мэрэгчлээ. Тэгээд одоо хоёлаа нэрэ болон бага насны хүүхдийн хоол дээр одоо нийгэмд гарч байгаа буруу ойлголтууд юу байна? Эцэгчүүдэд бас үүсдэг асуудлуудыг илүүтэй ярилцъя тийм ээ. Ерөнхийдөө төвийнхаа талаар ярилцлаа. Шин тижэл гэдэг ойлголт түрүү хоёлаа ярьсан. Бас яг шинэ ойлголтоо монголчуудад хүүхдийн одоо өдөрт авах ёстой шин тижэл гэж одоо яг юу байдаг юм бэ? Зохист хэмжээ гэж яг юу хэлээд байна вэ? За тэрнээс өмнө би ингэж хэлмээр санагдаж байна. Нэрэ хүүхдийн хооллолт гэхээсээ илүү нэрэ хүүхэд одоо эхийн хөвлөд байхаас эхлээд тэр хүүхдийн хоолтын байдал яригдана гэсэн. Тэгэхээр эхийн хөвлөд гэхлээр хүүхд мэдээж эхийн хөвлөд байхтай ээжээр дамжуулан шимтгижэл авдаг. Тэгэхээр та ураг тэгж байгаа ээж та ямар хоолтын байдалтай, ямар хоолтын туршилттай байгаа вэ гэдгээс хамаарч тухайн хүүхдийн хоолтын суурийг тавьж байгаа гэсэн. Одоо та бүхэн санаж байвал юм байдаг штэ. Манай хүүхд махан дургу байгаад байна. Мах юусоо идэхгүй байна гэл. Тэгвэл та тэр ургийг тээж явахдаа өөрөө уугаар баялаг хүнсний хэрэглээ чинь ямар байсан бэ гэдэгт ингээд шууд уялдаад ирнэ гэсэн.
Түүнээс тухайн хүүхэд өөрөө бие болж төрцснийхаа дараа хоолтойгоо байдлыг өөрөө суулгаж байгаа хэдиж суурийг ээж та аль хизээний яах нь хилээд байхдаа та тавиад өгсөн штэ гэдэг зүйл. Тэгэхээр нэг ураг тэгээд явж байхад те жирэмсэн байх үед юу зөвлөдөг вэ гэхээр дандаа нэмэлт зөвлөдөг. Тэ тэгэхээр нэмэлт зөвлөд тахлаар яг хэрэглээний хувьд бол яг аргагүй зохистой хэмжээнд бид нар бол хэрэглэх нь зүй ёсны хэрэг. За тэгээд жирэмсэн байхдаа хэрэгжилчлээ төрсний дараа дахиад зөвлөдөг. Хүүхэд дархлаа унахлаар дахиад зөвлөдөг. Өрдөө ингээд яг хөвлөд байгаас эхлээл саплимент зөвлөгдлөө л тэр маань хэрэглээ нь уламжлагдаад идэг гэсэн. Энийг хэрэглүүгээр хооллогдож байгаа болохоор энийг байлчхамсан гэсэн юм үзэл байдаг. Тэгэхээр дуртай нь 1000-тай дээ 5,000-тай дээ хүүхдэд хурдан өсөх гэж ингээд уулгадаг. Хоолны дуршил муу байна гэл кальцтэй дээ уулгадаг гэл тэ хоолны дуршил нэмэгдүүлэх гэж байгаа гэл мультивитамин уулгадаг. Энэ бүгдийг нэг дураараа хэрэглэмээргүй байгаамаа. Тэгэхээр их та өөрөө хүүхдийг тээж явахдаа бидний өдөрт хоол хүнснээсээ бид нар 6 нэр төрлийн хүнсний бүлгийг хэрэглэх ёстой байдаг. Энэ 6 бүлэг хүнсний бүлгийг ямар ч улс үндэстэн болгон ард иргэдтэй зурагт байдлаар ингээд түгээдэг. Тэгэхээр энэ зурагт байдал гэдэг манай Монгол улс уламжлалт байдлаа хадгалаад гэр зөвлөмжөөр илэрхийлж түгээдэг. Тэгэхээр нөгөө хүүхдүүдээ сургалт орж идэл гэр зөвлөмжийг харуулах хаана харж байсан гэхээр үрхийн эмнэлэг дээр харж байсан гэж их тэгдэг. Тэгэхээр үрхийн эмнэлгээс илүүтэйгээр бид нар сургууль цэцэрлэг дээр нь яг шимтгийллийн боловсролыг олох байдлаар хэрэглэх бүрэн одоо суурь одоо боловсрол нь тэр байна гэдгийг дасал болгож. За тэгвэл төмс чинь яг юуны бүлэг байна хүүхдүүдэд ногоо хэрнээ бидэрт өгж байгаа шимтгийлийнхаа хувьд нүүрс усны бүлэг байна гэл ингээд тэ. Тэгэхээр жишээлбэл 1-3 настай хүүхэд хоногт хоол ундсаараа дамжуулан 800 орчим гэлгэл оролцоог явдаг. 800-ийн одоо 55-аас 60% нь нүүрс ус байна. 12-оос 15% нь уурга байна. Үлдсэн хувь нь өөх тос байна. Өөх тос дотор хансан болон ханаагүй гэд ингээд ялгаад өгдөг. Уурга нь хүртэл амтных байх уу, урамлах байх уу гэл. Тэгэхээр нөгөө хүүхдүүдийн хоолтон дээр дайвар гэд ярьсандаа үе нэмэгдүүлээд урамлын гаралтай ураг хэрэглийг бид нар бас төлөв оруулж ирмээр байгаа. Тэгэхээр дайвар гэд ирэхлээр дайвар бүтээгдэхүүн бидний хүссэн нэмэлтээр заавал төлөвлөлт авах шаардлагагүй хансан өөх тосны агуулмжинд байждаг. Тэгэхээр хансан өөх тосны одоо хэрэглээ гэд ингээд ирэхлээр хүний тархитай шууд уялдаад ирдэг. Тэгэхээр тархины хөгжилд сайнаар нөлөөлдөг учраас бид нар яах нь тэр хүнсний бүтээгдэхүүнд юу агуулгадж байгаа тэрийн тэнцвэртэй байдлаар бид нар заавал авч явах хэрэгтэй. Энэ надад хэрэггүй гэдэг яах нь огтоосоо биегдүүлж чадахгүй гэсэн. Дургуу гэд бас орхиж болохгүй. Тэгэхээр тэр 6 бүлэг хүнснээс бид нар яах нь заавал ингээд тодорхой хэмжээнд 6-аас нь идчихэж бид нар яах нь өдөрт авах шимтгийлээ авч чадна. Үүнээс гадна одоо хүн болгоныг хэлэх туртаалтан зохистой хооллолт, зөв хооллолт, эрүүл хооллолт гэдэг маань ердөө тэр. Түүнээс илүүдэлжингүү байна гэсэн үг. Тэгэхээр давсны хэрэглээ болон өөх тосны хэрэглээ за гэр зөвлөмжийн дээр үндэслээд ирэх юм бол яг тооны хэсэгт нь 3 цагаан хор гэд байрлалцдаг. Тэгэхээр тос, өөх, сахар байж байдаг. Энэ хэрэглээ бид нэр тухайн нөгөө бусад хүнсний бүлгээс далд хэлбэрээр угаасаа бид нар авч идэг учраас нэмэлтээр хэрэглэх шаардлага байхгүй л гэсэн үг. Тэгэхээр энэ нөгөө бусад бүтээгдэхүүн байгаа гэдгийг яаж мэдхийн гэхлээр эргээд бид нар хоол хүнснийхээ хаяг шошхыг уншаа сурч хэрэгтэй гэсэн. Тэр хаяг шошхон дээр тухайн бүтээгдэхүүнд агуулгадаг тосны хэмжээг заасан байгаа, давсны хэмжээг заасан байгаа. Тэм учраас хэрвээ тэр нь байж бол бид нар нэмэлтээр давс хэрэглэх шаардлага байна байхгүй л гэсэн үг. Ингээд уйл. Тэгэхээр нөгөө ямар ч насны хүн өөрөө мэдээж хоол идчихэл байгаа бол тэр хоолтын талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй байх хэрэгтэй байна. Тийм байна. Тэгтэл яг тэр би асуу гэж бодчихсон. 3 цагаан хор гэж яг монголчууд ярьдаг те. Тэгтэл одоо нэмэлт давс хэрэгэлдэг, одоо сайндаа хүртэлтэй сахар хэрэгэлдэг айлууд маш их байдаг. Зөвхөн энгийн хэрэглээ нэм шиг байдаг те. Энэ нь эргээд яг нөгөө хүүхдүүдтэй үлгэрлэл болоод байдаг те. Ээж нь сахартаа ууж байл хүүхдэнд дагаал одоо би сахартаа уuna гэдэг ч юм уу. Эргээд хүүхдээ хорлож байгаа одоо шууд хайдаг л гэхэд. Бидний бага наснд бол яг сахар хэрэглээ ямар байсан гэхэлэр маслтай толхон дээр ингээд арзаатал насгаад иддэг байсан. Тийм одоо нэг яг бидний үеийнхэн идээ сурсан бол яг тийм дуртай ингээд шажигнуулаад идэх дуртай гэх юм уу. Тэгэхээр тэр яг насны шажигнуулаад идээ сурцсан хүмүүсийн амьдралаас сахар хэрэглээс хаягдахгүй байдаг.
хасах боломжтой. Яг бол ингээд суурин тогтцсон. Яг ч идэхгүй би болохгүй гэдгээ мэдсэн хэрнэл тэр сахар хийдэг савнд тэр сахар байж л авах хэрэгтэй гэдэг нэг юм автоматар нэг юм суудсан тохиолдлууд бас байгаад байдаг. Тэгэхээр яг тэр өөрөө багасаа ингээд хараад дадаа сурцсан дадал нь байгаа юм чинь тэр гэрээ өөртөө өрхтөө хэрэгжүүлж ийн гэж нь дахиад хүүхднийх нь яг тэр дадал байлгаад байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр хэрвээ хэрэглэхгүй л гэж л байгаа бол байлгаад ах шаардлагагүй гэдэг ч юм уу те. Ийм нүн ахуйн дадлаар дамжиж ийм буруу хоолтын байдлууд бас суугдсан байдаг. Бас сахар ярьсан дээр ядаж нэг эрүүл сахар хэрэглээ гэдэг ч юм уу нэг юм бор сахар гэдэг ойлголт бас гарч иж л те. Энд гэхдээ одоо юу гэдэг хоол зүйчийн хувьд зөвлөхөд ялгаа байна уу? За яг бүтцийн хувьд ялгаатай. Бүтцийн хувьд түүнээс л яг суур үзүүлэлт нь бол адилхан. За бүтцийн бидний одоо биед ороод тэ босруулах хугацаа нэрээ өөр байх жишээтэй. Тэрүүгээрээ л ялгагдсан гэхээс түүнээс бол сахар л бол сахар. За тэгээд нөгөө 3 цагаан орынх нь нэг нь бол давсны хэрэглээ монголчуудын хувьд бас их өндрөө. Одоо 90-ад онд нөгөө йодын дутагдал гэдэг утгаараа давсыг одоо нөгөө өдөр тутамдаа хэрэгэлдэг байсан бас үе байгаа тийм ээ. Тэр үеийн бас эргээл одоо нөгөө дадлаараа хүүхдүүдтэй ингээл хоолндоо давс илүү хэрэгэлдэг байдаг ч юм уу. Давсны хэрэглээний тухайд монголчуудын одоо бас тал нь юу байдаг вэ? За давсны хэрэглээнд бол яг нөгөө 5 жил тутамд хийгддэг судалгаа гэдээ ирсэн шүү дээ. Тэр үр дүн энэ өнгөрсөн жилийн үр дүн дээр юу гарч ирсэн бэ гэхээр йодын дутагдaltaй бамбаа булчирхай өвчлөлтүүд их гарч ирсэн. Тэгээд эргээ бамбаа булчирхай гэдэг ингээд ярангууд бидний йодын хэрэглээ хоолойчнд ямар байсан бэ? Бид нар йодын хэрэглээгээ хоолойчнаас юугаар дамжуулан авах гэхээр йоджуулсан давснаас за далайн гаралтай бүтээгдэхүүнээс авах хэрэгтэй. Гэтэл бид манай уулчин далайн гаралтай орон мөн биш үү те. Ингээд ирэнгүүт бидний өдөр тутамдаа йоджуулсан давс, йодтой давс гэ хэрэглээд байгаа маань яг йодтой байна уугүй юу гэдэг ийм асуулт бас гараад ирж байгаа биз. Тэгээ энтэй ингээд уялдаад ирэхлээр бидний өдөр тутмын хоол хүнсний хэрэглээ, хүнсний аюулгүй байдал ямар түвшинд байгаа юм бэ гэдэг ийм бас ийм зохиц бодлогууд цаана бас байгаад байгаа. Тэгэхээр нөө давсны хэрэглээ болвол яг Монгол улс дотроо нөө аймаг байршлын хувьас хамаарад ялгаатай байдаг. За жишээлбэл баруун тийшээ илүү давсрах одоо тий давс ихтэй тий зүүн тийшээ давс арай багтай гэдэг аймаг хоорондын ялгаанууд байдаг. Тэгэхээр дунджаар яг давсны судалгаан дээр болвол хоногт бид нар 11.4 г хэрэгэлдэг. Тэнгүүтээ энэ нь юунтэй холбоотой гэхээр дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хоногт тасанд хүрсэн хүн 5 г хэрэглэж болно. Хоёр дахин. Тий. Бага насны хүүхэд 3 г хэрэглэж болно гэдэг ингээд зөвлөсөн байж байдаг. Нөгөө сахартай уялдаад ирэхлээр 25 г хэрэглэж болно гэж зөвлөмж байж байдаг. Гэтэл бид нар 25 г тэр сахарыг нэг савлгаад давндаанд асуудалгүй авч байгаа гэсэн үг тийм. Тэгэхээр тэр 5 г давс гэдэг бол жижигхэн амны албар байхгүй. Бид нар гэтэл хүнийхээ тоогоор за яг манайх 5 амбалтай байлаа гэхэд насанд хүрсэн 2 хүнтэй 3 хүүхэдтэй гэхэд манайх хоногтоо 9 одоо 5 гэхлээр 19 г л хэрэглэх хэрэгтэй байгаа байхгүй. Тэр 19 г-ыг хоногийн туршид бид нар хийнэ. Өглөө цай авч байгаа үед хэрвээ цайгаа давстаа удаг бол өдөр хоол идэж байгаа бол орой хоол идэж байгаа бол гэж ялгах нь шүү дээ. Энэ мэт байдлаар өөртөө нэг санаандгүй байдлаар ингээд давсны хэрэглээгээ бас туршаад үзэж болно. Яг насанд хүрсэн хүн үү хүүхэд хэдүү гэдэг ингээд грамлж хийгээд яг энийг л хэрэглэх хэрэгтэй шүү. Тэнгүүд гадуур хооллолт идэхгүйгээр яг гэрийн дан хоолдоор байгаа үедээ туршаад үзэхэд бид нар яг харахгүй л яах нь дандаа тий 2 дахин илүү хэрэгжилж байдаг. Ийм судалгаанууд байдаг. Сөрөг тал нь одоо бидний өвөө өмөө ямар өвчлөл өрддөг вэ лээ. Даралт ихсдэг. Өрдөөл энэс юу нь юу юм багаасаа давсны хэрэглээ илүүдэлтэй явдас учраас тэр тухайн үедээ илрээгүйч хожим нь илэрж байгаа байдал нь тэр бөөрийн өвчлөл Монгол улсын дунд байгаа юу? Байгаа. Тэр нь юутай холбоотой бас л давс яг залууч чинь тий ахуйн байдлаас хамаарлаа даарч хөрхөөс бас байна л да. Тэгсэрнэ гол сөр үзүүлэлт нь бол давсны хэрэглээтэй бол уялдаад ирдэг. Ингээл одоо хоол зүйчид нар зөв хоолтыг илүү яриад байгаа нь ийм учир шалтгаантай байгаа тийм ээ. Тий дуртай болно хоол ярьж байгаа хідээш тэр дотор яг чиглэсэн мэрэгчлэрээ байдаг. Эмнэл зүүн хоол зүүч, хүүхдийн хоол зүүч гэд тий. За нөгөө нэг цагаан хорн болохоор тосны өг
тий. Сүүлийн үед манайхан ч бас за янз бүрийн одоо урмлын тос хэрэггүй гэж байна. Болохгүй дэмий гэж байна. Одоо будааны тос мос гэдэг ер нь тосны хэрэглээнүүд их олон сонголттой болсон. Эсвэргээр одоо сүүл одоо Монгол яг өөхөн тослох хамгийн сайн байна гэдэг ч юм уу. Энэ ойлголтууд их зөрүүтэй байгаад байдаг. Тий. Нэг цаг үе бодвол манайх бас нэг шинжлэх ухаан арай нэг хөгжөөд арай нэг баталгаатай болоод ирж байна. Одоо хүнсний эрдэмшлэгийн хүрээлэнтэй бий болчтой. За энэ хүрээлэн маань яг 100%-аар ажиллах юм бол яг бидний өдөр тутамдаа хэрэглэж байгаа шар тус маань ямар байх юм, сүлэн тус маань хэрэгтэй юм. Одоо яг нөө хэрэгтэй хэрэггүй тусны агуулмжуудыг яг тэндээс тодорхойлоод өгчих юм бол бид нар суур судалгаатаагаар хэлж байгаа байхгүй. Гэтэл ихтэд хүмүүс яг манай өдөр тутмын хэрэглээний тосны хэрэглээндээ судалгаа хийгээд чатамхай бензин үзэхэд шар тосны шаталт бол яг нь хурдан байсан гэсэн үг. Хүний бид одоо шатамхай гэдэг нь болохоор одоо нөө шинжлэх ухааны үндэслэл лабораторийн аргаар ингээд тодорхойлоод үзэхэд хамгийн сайн тос нь шар тос байна гэж нотолж өгсөн. За хоёрдугаарт нь юу байсан? Сүүлэн тос байсан гэд. Ингээд ийм судалгаанууд гарцсан болохоор нөгөө нэг урамлын тос нь бусад наран цэцгийн тос нь муу юм шиг ойлгоод тос болгонд агуулгадж байгаа бодисууд нь ялгаатай учраас бид нар яг тэнцвэртэй байдлаар алийг хэрэглэж болно. Би одоо дандаа нэг олив тос хэрэглээд ажиллахгүй байхгүй. Олив тос энэ сард хэрэглэсэн бол дараагийн сард би өөр наран цэцгийн тос хэрэглэдэг. Дараагийн сард би ургамлын тос хэрэглэдэг. Тэ ингээд өөр нэр төрлийн ингээд солиод хэрэглээд байхад бол тусаас нь ашигтай бодсон аваад байна л гэсэн. Түүнээс ганцхан сүүлний тос сайн гэсэн ингээл дан сүүлний тос хэрэглээд байж болохгүй байна. Тэгэхээр өөр нүг бидний биед хэрэгтэй байгаа шин төс маань өөр тоснд байгаад байгаа жишээтэй те. Ийм ингээд шатамхай байдлаар нь гэж бас ялгаанууд байдаг учраас коксын тос ч гэсэн бас хансан тосч тасалгааны хэмд ямар байдаг лээ хатуу байдаг шүү дээ. Тэгэхээр нуун байнгын коксын тос нэг хэсэг бол манайхан сайн хэрэглэлээ шүү дээ. Тухайн сайн гинэ гэдэг. Тэгэд эргээд ирсэн чинь сүүлд өөхөн тос маань сайн болцсон. Өөхөн тосонд хайрсан борцог сайн болоод ирсэн гэд. Ингээд талаар ерөөсөө альва хэмиг тэнцвэртэй өөрийнхөө хэмжээнд хэрэглэж чадгал юм бол бүх зүйл сайнараа л байна. Альва хэмиг тунг харуулнаа л гэдэг тийм. Хит яг өгсгөөд хит бууруулаад ахлаар л бид нар бороо болоод ирж байгаа юм. Тийм. Давс хүний бид хэрэгтэй юу гэл хэрэгтэй. Гарамал тийм. Тэнгүүдээ бид нар заавал нэмэлтээр авах шаардлага байна уу гэдгийг бид нар бас тооцоолно гэсэн үг. Хэрвээ давсны ямар ч орт найрлага ороогүй тэр тухайн бүтээгдэхүүн би хэрэгэлсэн бол тэр одоо хэрэглэж байгаа бүтээгдэхүүнээ би давсыг нэмэлтээр авнаа л гэсэн үг. Ийм зохицуултыг л хийнэ гэхээс тэр яг нь тэр савлгаатай бүтээгдэхүүн давс байгаад хад би дээрэс нь нэмээд хийгээд байна гэдэг чинь бас алтай ахгүй. Үүнээсээ гадна тухайн бүтээгдэхүүнийг хэрхэн яаж боловсруулж хэрэглэх вэ гэдэг маань бас чухал. За давс үргэлжлүүд ярьж байгаа учраас давсыг бол бид нар хоол гаргахаасаа өмнө амтлах байдлаар баг зэрэг хийгэрээ гэж юм технологи байдаг. Гэтэл манайхан яадаг вэ? Буслаагүй багт ч л усаа хийлээ, давсаа хийгээл орхидог те. Тэгэхээр давс өөрөө дэгдэмхий учраас одоо боловсролтын явцад яах нь хүнд металл нь бол хөнгөн металл нь ураар дэгдчихдэг гэсэн үг. Тэгэхээр тийм учраас хоол болохоос 2-3 минутын өмнө за багт ихтлэхэд 5 минутын өмнө тодорхой хэмжээний хэрэглэх давсаа хэрэглээд одоо амтлах хөдөлгөөр хийгээд буцалгаад гарганаа л. Тэгэх юм бол давс бид нар дамтагдана. Түүнээс яг нь эртнээс нь давсыг нэг амсаал давс нэмэл нэг амсаал давс нэмээд энэ чинь энэтэй холбоотой байхгүй. Тийм учраас та дахин нэмэх шаардлага байхгүй. Яг үнцэн хоолныхоо амтыг гаргачаал хоол хийхээс савлахаасаа өмнө одоо тодорхой хэмжээнд давсаа хэрэглэж болно. За маш хүнтэй зөвлөгөө өгч шүү. Тэгээ бас одоо нэг энэ бол яг ингээд хоол болохоос өмнө амтлаад хийнэ гэдэг бол яг ахуйн хэрэглээнд. Тэгээ сургууль цэцэрлэгтэр болохоор яаж хэрэглэх гэдэг нь бас ялгаатай. Усан дуусгаад хэрэглэх үү, шууд давсаа тоогооргоо ингээд цацаад орхих уу гэдэг нь бас ялгаатай. Олон нийтийн хоол ахуйн хоол. Усан дуусгаад хийхэд тухайн одоо нэг уусалт нь орох хэмжээнд багасдаг гэсэн үг. Одоо би нэг ийшээ ингээд шууд тоогооргоо 2 гара одоо 2 халбагыг ингэж хаях 2 халбага би устан дуусгаад тоорооч хийдэг, царгууч хийх ийм ялгаатай ч юм уу те. Ийм бас технологи ажиллагаанууд бас байдаг. За яалтчгүй мэргэжлийн хүний зөвлөгөө сонсогч үзэгчд маань бас хэрэг болж байгаа хаа гэж бодож байна. За монголчуудын бас нэг буруу амьдралын хэм маяг нь хонсон хоолны асуудал байдаг.
За тэгээ хүүхдтэй мэдээж одоо нөгөө эхлээл хоёлаа ярьсан хүүхдээ багаас нь зөв зохистой хоолны дадал бий болохын тулд тухайн айл нь өөртөө хонсон хоол хэрэгэлдэг бол хүүхэд нь яг л тэр одоо хонсон хоолыг хийдэн тий. Тэгэхээр энэ хонсон хоолын асуудал. За хонсон хоол нэг цагийн хувьд бол багассан баха гэж би бодож байна. Яг бол хүн яг тухайн өрхөд идэх хэмжээгээр хийгээл илүү хоол гарахгүйгээр бид нар хооллох ёстой шүү гэдэг ийм бас нэг ийм ойлголттой болсон. Түгээд ингээд хүн болго мэддэг болсон байна. За гадны хүн ирэхгүй бол манайх яг тавуулаа 4 хүнтэй тааруулаад иддэг. За энэ маань дуртай хоол нь билүү, энийхээ дургу хоол нь билүү гэдэг тооцоолоод хийдэг болцсон юм байна гэж харж байгаа. За ер нь бол эрүүл ахуйн үүднээс нь харахад бол хонсон хоолыг буюу хонсон хоол биш шүү. Нөгөө болсон хоолыг 2 цагаас илүү хатгалж болохгүй гэдэг юм. Ярианы ил нь бол хонсон хоол. Хонсон хоол тийм байдаг. Гэхдээ хэрвээ хонсон хоолыг огт идэхгүй байж болохгүй биш. Яг өөрөө яг нь хоолоо идлээ тодорхой хэмжээний илүүдэл хоол гарцсан бол тэр даруйд нь хөрсөн тохиолдолд яг нь таглаад битэмжлээд хөрөгчөндөө хадгалж болно. Тэрийг л яг нь нэг удаадаа хөрөгчөндөө хадгалсан бол маргааш нь гаргаж ирээд нэг удаа л халааж идэх боломжтой. Дахин би эхлээд төрүүлж бож халааж идчихэл дахиад дараагийнх нь нэрж халааж идэх гэсэн ойлголт байж болохгүй. Нэг л халааж иднэ үү технологийн хувьд технологийн хувьд яг бол дасгалгаа одоо хөрөгчөнд хадгалсан тохиолдолд түн дасгалгааны хэмд яг нь хадгалж болохгүй дасгалгааны хэмд хэрвээ гэрт хонсон бол хор шүү тэмцээс шууд ямар ч таны дуртай хоол байсан асгах хэрэгтэй. Яг хөрөгчөндөө яг нь хадгалж болно. Тэнгүүт нэг л халаах нь байна. Тийм нэг л халаах. Хөрөгчөнд хийгээд хонолсон бол нэг л удаа халаагаал эдэнд. Тэгэл үлдсэн бах юм бол тэгэл орхичих хайшчих. Хөрөөгүй байсан ч гэсэн хайшчих. Түрүүн бас нөгөө давсан дээр ярьжсэн йодыг бид нар яг одоо далайн гаралтай бүтээгдэхүүнээс авах хэрэгтэй байтал монголчуудын хувьд яг тэр талын бүтээгдэхүүн хэрэглээ олоод тутамд бол бас яг хомс тийм ээ. Тэр утгаараа гаднаас ч гэсэн одоо янз бүрийн бүтээгдэхүүнүүд ирдэг болчихж л тээ. Энэ дээр би юу асуух гээд байна гэхээр дахиад юм ах. Одоо гений өөрчлөлттэй гэд одоо тэгдэг болсон. Тэр тусмаа эрэгтэй хүүхдэд бол дахиад юм ах болохгүй гэдэг. Энэ тал дээр. За энэ бол яг наснаас гэдэг ч юм. Хүүхдэд ч одоо нэг чикен эдэг гэл байнгын л тэгдэг шүү дээ. Тий. Энэ бол яг нэг яг юм судалгаагаар эрэгтэй хүүхдэд дахиад юм хэдэж болохгүй гинэ гэдэг юм бүр ингээд нотлогдсон судалгаа бол байхгүй. Энэ бол зүгээр яг нь тухайн одоо жишээлбэл Америкийн хоолтын суурь одоо хоол хүнснээс уург хэрэглээ юу юм? Уурга бидэнд тэр хүмүүс чинь яг нь дахины махнаас авахаас өөр аргагүй байгаад байгаа байхгүй. Тэгэхээр тухайн оронд байгаа уургийн хэрэглээтэй шууд холбогдоод ирж байгаа. Тэгэхээр Монгол хүний биед яг нь дахины махны хэрэглээ давтамж нь ойрхон байж болохгүй л гэсэн үг байхгүй. Бидний хүлээж авах чадвар яг нь сул гэсэн үг. Харин Америк хүмүүс бол өдөр болгон идээд тахад асуудалгүй байгаа шиг бид нар өдөр болгон идээд тах юм бол бидэрт яг нь өөрчлөлт орно гэсэн үг байхгүй. Энтэй л уйлдуулж ярд. Тэр одоо жишээл Америк хүмүүс бид нар өдөр болгон малын махыг ээлжээ сүүлжөөл иддэг шүү дээ боломжоор. Тэрэн шиг тэр Америк хүмүүс малын махыг нэ хэрэглээд тэр хүмүүс байхгүй байхгүй. Ингээд ирэхлээр бас бидний хоолтын соёл руу бас ингээд өөр улс үндэстний хоолтын соёл орж ирж байгаа. Тэгэхээр бид нар суур бид нар ямар хоолтой хүмүүс бэлээ гэдгээл маш сайн тооцоолж авах хэрэгтэй. Тэгэхээр яг түргэн яг улс үндэстэн болон хөгжлөөд агаад одоо нөө хөгжингүй орнуудын одоо хоолтын соёлууд бид нар л орж ирж байна л да тий. Энийг бол бид нар яг улиралдаа, сардаа, баяр ёслолоор бол хэрэглэж болно шүү дээ. Харин бидний өдөр тутмын амьдралын хэм маягтайх нь тохиромжгүй. Тэгэхгүй бол манайхан ч бас нэг хүүхэд нь идэлгээд байвал нэг хоолн дургу мөртлөө одоо янз бүр ээжийнхаа хийсэн хоолыг ч юм идэхгүй мөртлөө нэг чикен шарсан тийм чикен дэлүү дуртай байгаа зангууд хооллохын тулд тэрийг бас авч өгөөд байна тийм. Тэгэхээр нэг тэрийг маш сайн эцэгчүүд ойлголт байх хэрэгтэй. Энэ зүйлийг идэж болно болохгүй биш болно. Гэхдээ хизээ юм нэг хин нэгний баярт тэмдэглэлийн өдрөөр за тий 7 хоногт эсвэл нэг удаа ч юм уу сардаа нэг удаа ч юм уу ингээд тогтцсон ийм амтыг л мэдрүүл өдөр болгон тэр амт мэдрэгдээд бол хүүхдүүгээс уйддаг. Тэгэхээр нөгөө тэр уйдхаасаа гадна тэр амтанд хит тасамгаа болоод ирэхлээр хүүхдийн хоолтын байдал огцом өөрчлөгдөд ирдэг. За тэгээ хоолтын байдал өөрчлөгдөд ирэхийн хэрээр бас хүүхдийн бас айс цантаа бас уйлдаад ирдэг. Айс цан гэдэг ихлээр яг өсвөр насны хүүхдээр яг тулрах юм бол одоо нэг өсөлтийн хугацаа нь
бас өөрчлөгдөд ирдэг жишээ. Юм. Тийм учраас нэг гений өөрчлөлтөнд орсон уугүй юу гэдэг чинь бас энэ тухайн бүтээгдэхүүний хэр татамжтай ямар байсан бэ гэдгээсээ хүүхдийн зан ааш өөрчлөлтөө бие бэлдрийн хөгжлөн өөрчлөлтөд эн чинь болохгүй юм биш гэдэг ойлголт түгээд байгаа юм. Тийм учраас ер нь бол аливаа юм тунгийн хэрэглэчгээ тунгаар нь хэрэглэчгээ гэдэг зүйл маань энтэй ойлдож байгаа. Бүх зүйл сайн, бүх зүйл муу, тунгээл тааруул гэдэг чинь тий. За түрүү нөгөө эхийн сүг хоёлаа ярьжсэн. Эхийн сүг одоо амьд вакцин гэдэг те хүүхдэд маш их шимтэж илээ. Тэгээд ээж одоо урагт байхаас нэхлээ зөв холлол одоо хүүхд чинь яг тэр дадлыг бий болгох нэ. Бас нэг юм ойлголт байгаа гэдэг. Усны хэрэглээ хүүхдийн нэраа хүүхдийн бага насны хүүхдийн усны хэрэглээ. Энэ тал дээр хаалцуучийн хувьд юу гэж зөвлөх вэ? Одоо хөхүүлж байгаа үедээ ус битгий үг гэдэг ч юм уу зарим одоо эмчнэр зөвлөдөг бол зарим нь одоо тэдэн грамм ус одоо сүүнийхээ ажгаар өгөхстой гэдэг ч юм уу тий ингээд байдаг. За эхийн сүүний найрлагын харах юм бол усны ахуйламж байдаг. Тэгэхээр нэг яг уу цаг үед дагаад нэг тийм өөрчлөлт ороод байгаа шиг байгаа юм. Гэхдээ ер нь болвол эхийн сүүний найрлагыг харахад эхийн сүүний найрлаганд ус байдаг. Тэгэхээр эхийн сүүний гарц өөрөө сайн байхад усыг нэмэлтээр авах шаардлагагүйгээд за хоолцож өнөөхөө үүднээс ингээ хэлээ. Тэгэхээр нэг эхийн сүү гарц бага байгаад тах юм бол яг харахгүй тэр хүүхдийн шингэний тусгалд оруулахгүй тулд энэ одоо эмчнэрийн одоо нэг гаргалгаан тэр яваад шиг байгаа шүү. Ус өгөх хэрэгтэй гэд. Тэгэхээр эхийн сүү гарцаатай хүүхдэд цадгаж чадчихл байгавал нэмэлтээр ус өгөх шаардлага. За харин бор хоолнд ороод нэмэлт хоолнд ороод эхлэхэд нь шингэн хөх зорилгоор харин яг нэмэгдүүлж хэрэгжилж болно. Тэгэхээр одоо нэг цаг үед бодвол хүүхдүүд ус уух их дургу болцсон байгаа тань. Янз бүрийн ундаа ерөөсөө хүүт ус ууж чадахгүй байна, халуун ус ууж чадахгүй байна, нэг бүлээн ус нэг гуйлган барин нэг ууж ийн гэдэг чинь ерөөсөө бор хоолнд орхосоо эхлүүлээд бор хоолны хажуугаар шингэний хэрэглээг нь юугаар нөхөж орлуулж өгчээсэн бэ гэдэг зүйлдээ бас ингээд уялдаад ирж байгаа. Түүнээс тэр хүүхд өнөөдөр гинт усан дургу болчихог байхгүй. Багаасаа усуугаас урцаагууд усал уягдаг. Тэр ундаа биш усаа уяа ус уйл гэдэг ийм хөвшилтэй болоод ирдэг. Тийм учраас яг нэг төрснөөс хойш 6 сар хүртэл эхийн сүүгээр дагнан холно гэдэг чинь ийм бас хоолтын бас суур ингээд үзүүлэлтийг тухайн хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлтийг бас суур тавьж өгч дархтаа гэж. За тэгээд дархлаа гэд ингээд ярихлаар эхийн сүүгээр гэр бүлийн хоолтоороо хоолтоор дамжуулаад бид нар дархлааг бий болгож болно. За улирлаасаа хамааралтаар бид нар байгалийн дархлааг бид нар бас тогтоож өгч явах хэрэгтэй. За байгалийн дархлаа юунаас тогтоох юм гэхлээрээс зуны улиралт цэвэр агаар гараа сахаа арсын сайхан борлуул гэх уламжлалт ийм дархлааны аргууд байна л да. Энэ хөвшил алдагдчихлаар нөгөө битүү байшин байсан улиралт тутамд улирлаас улиралт битүү ингээл байшин байгаад л тэр хүмүүс байгалийн дархлаа ерөөсө тогтож чадахгүй байгаад байгаа болохоор эргээд нөгөө байгалийнхаа одоо бохирдлыг даван дуулж чадахгүй байна гэдэгт уйлдаад ирж байгаа. Тэнгүүд нөгөө ханаа том уу те. Иймтэй ингээ уйлдаад ирж байгаа. Тэгэхээр эцэг эхчүүд нь нэн тэргүүнд юу гэлдэг вэ гэхээр зуны улирал талах хүүхдээ нэг 7 хоног те чадвал нэг сар сайхан агаарт байлгаж чачээ. Задгаа гарт хүлнэцгэнгүүлгээд арсын сайхан борлуулад эн чинь ерөөсөө л яг нь байглаас бид нар худалдаж авч чаддгүй дархлааг байглаасаа бид нар ингэж авдаг байхгүй. Ялангуяа монгол хүн. Монгол хүний нэг онцлог байдаг. Бид нар дөрвөн улирлаас улиралд дамжин явахдаа бид нар дархлаагаа тогтмол юу юунаас аваад явах уу гэдэг чинь улирлаар тохирсон хоолтын байдалтай бас давхар уялдаад ирдэг. Ийм учиртай. Тэгээ зундаа нэг хүнд хоол идэхгүйгээр дандаа цагаан дагнадаг, цагаан эдэгээ түлхүү хэрэгэлдэг, цагаан холоо түлхүү хэрэглээ байгалийн дархлаагаа авчиж гин гэдэг чинь цагаан эдэгээрээ гэдэг чинь цагаан эдээ дотроо эсэг цагаан эдээнүүд бүр илүү дархлааг тогтоож өгдөг. Дархлаа тогтож гин гэдэг чинь тэр эсэг цагаан эдээнд байгаа ашигтай бактериуд чинь бидний биед яах нь хөрөмлөгдөд нөөцлөгдөд ирж байна. Дараагийн зам болоход би яах нь асуудалгүй гэдэг зүйлээ бид нэг суулгаад танаа төрсөн ч арай хөнгөн. Тий. Өөрийнхөө дархлаагаар даван туулах чадвартай. Заавал ийм мууггүйгээр халуун хоолцаагаараа яах нь тэр одоо ханиадыг эдгэх боломж нь бидэнд байдаг. Тэгэхээр бид нар нөгөө ашигтай бактери гинэгээл худалдаж аваад сороол ингээд ах чинь биш ээ. Та зуны улирлаас айргаа уучаач. За өдөр болгон яах нь сахарын агуулмж аль болох байхгүй
тараг сайхан хэрглэжээч. Өдөр болгон насанд хүрсэн хүнч бай, хүүхдч бай. Өдөр болгон нэг аяг сүү, нэг аяг тараг заавал уух юм бол бид нар нэмэлтээр ашигтай бактери аваад авах шаардлага байхгүй. Кальциаз авч нөгөө бидний өдөр тутмын хэрэглэн тэр маань ингээд тасн зохицоогүй байхгүй байгаа болохоор бидний харахгүй л хэлбэраар нэмэлт гэдэг зүйл рүү ингээд тойшраад байна л да. Яран сэдв жоохон холтохоос өмнө нөгөө хүүхдийг яаж ус уулгаж дадалтай болгох вэ? Бага насны хүүхдийг. Ус уун гэдэг маань болохоор шууд би нэг аягийг шууд бариад залилаад уух биш. Тэр хүүхд дургуй байж болно. Нэг гүгээд ирэхэд нь зүгээр л амын чиглэх байдлаар ингээд тасгачих. Эхлээд нэг балгасан бол дараад нь миний хүүхд 2 балгачих гэж сургачих. Дараад нь ингээд ахиулаа л юм гэсэн. Гэтэ нэг удаагийн уулд нь 3 балгалт байхад бидний бие идэх шингэний төгтөг. 3-аас илүү болоод ирэнгүүд яаж уух вэ гэдэг чинь шимж 3 удаа балгахад бидний бие идэх шингэн нөхөгднө. Тасанд хүрсэн хүнч бай, хүүхдч бай ялгаагүй. Тэм учраас нэг дур залилна гэдэг маань бидний биеийн дэх шингэнийх нь хөнхөх боломжгүй шууд яах нь бидний биеэс гатгшлан гэсэн. Тэгэхээр нөгөө баг хүүхдийг зөвөр нөгөө тоглоомын аргаар ч юм уу ингээд тасан зохицуулаад сургах. За ээж юм уу эцэг гэх нь өөрөө хажуудаа яах нь өөрөө бас үлгэрлэх. За би усаачлаа чи усаа уух уу гэх тоглоомын аргаар ингэх юм бол хүүхэд яг нөгөө ээж аав хүүхдийн тойл гэдэг шиг ингээд өөрөө хажууд нь зөрөө зам хөдлөөд уухгүй байсан ч ээж цаашаа босоод явангууд босоод балгаж идэг. Ийм ингээд хүүхдийн нэг юм гаргадаг араншин байдаг. Тэрийг эцэг их өөрөө маш сайн таньдаг байгаад тэн дээр нь тулгуурлаж зөвлөмөр байгаа юм. Хүүхдийнхнүүд нь тэгээ кола ууж байл тэгэл хүүхд чиг кола уунаа л гэсэн. Аав таавжсэн шүү дээ. Ээж таавжсэн гэл. Тэгэл ингээд ярихлаар нөгөө гэр бүлийн хооллолт гэдэг ярихлаар яг нөгөө аавын хооллолтын дээр тухайн гэр бүлийн хоол байгаад байгаа юм шиг юу нь санагддгийг. Анзаарч явал те. Аав нь өнөдөр цов идэх гэсэн цовингийн хийнэ. Гэтэл аав нь тостой цовин дуртай гэл те. Гэт ингээд аав нь халуун ногоотой шүл идэх гэсэн гэл. Аавын хоолн дээр суйрлах гоё гэр бүлийн хоолол. Тэгэхээр хүүхэд хэдэн насны ямар насны те хүүхэдтэй билээ манах гэдэг дээр өмдөслөж яах нь гэр бүлийн хоолд явагдана гэдэг зүйлийг бас хэлмээр байгаа. Тэгэхээр хэн нэгний тасанд хүрсэн хүний амтлагаагаар тэр хоол бас ямааргүй байгаа юм. Тэгэхээр би нэраа хэдэн насны хүүхэдтэй бор хоолнд орсон хүүхэд байгаа л үү? За бүгдээрээ те яг бор хоолндоо орцсон хоолтын байдал нь асуудалгүй байгаа байлуу. Ялангуяа нэгдүгээр ангийн хүүхэд дээр онцгой их анхаар шаардлага хандуулдаг. За өчрний үлээр хүүхдээ яг шүтэлдэг нас. Тэгэхээр нөгөө тухайн гэр бүлийн хоолтын байдал бас дагаад өөрчлөгдөх хэрэгтэй байхгүй. Аль болох хоол нь зөөлөн бүтэцтэй, шүтэнд нь ургалтанд нь те саад болохооргүй гэдэг ийм зохицуултууд хийж явах хэрэгтэй. Тэгэхээр нөгөө одоо хүүхдэл би бас миний бас нэг мэрэгжлийн үүднээс нэг эмзэглэдэг зүйл нь юу юм бэ гэхээр хүүхд болгоно ингээ харж байгаа шүдэлж байгаа хүүхдүүдийн ингээ шүдийг харахад байна. Аппарат зүүцсэн байдаг. Харин тэр юунаас юм бэ? Бидний нөгөө цагаат энэ хэрэглээ байхгүй талбарт. Тэр нөгөө хатуу харуулыг бид нар хүүхэд байхад аман дотор ингээд бултгнуулаад иддэг байсан чинь ерөөсөө л яг нь шүдний нөгөө бүтцийг ингээд зөв болгож өгдөг, ургалтын дэмжиж өгдөг. Ааруул идэснээрээ би ганцхан шүдээ гоё болгохоос кальци бас авчиж байгаа. Давхар хил яриан хөгждөг. Ийм давуу талуудтай учраас нөгөө ааруулны хэрэглээ байхгүй болчингууд одоо яг нь эрүүнийхөө хөгжил сулдраад ирэх эхлэнгүүд хүүхдүүдийн шүдний бүтцийн уралт нь хүртэл өөр болоод ирдэг. Дандаа зөөлөн чанарын хоол хүнс, буталсан хоол хүнс. Амны хайрцагт гэсэн жижигрэх ийм хандлагууд бас ингээд анзаарагдаад л байдаг. Тэгэхээр нөгөө бор хоолнд орж байгаа хүүхдүүд хаврах сайн мүлжүүл, мах зулгаалга, булчин мах зулгаалга гэдэг чинь эн чинь бас эрүүний хөгжилтэй ингээд шууд уялдаад ирдэг байхгүй. Тэгэхээр нөгөө одоо бидний одоо эцэгчүүдэд ингээд зөвлөгөө өгөөд байж болохоор ааруулга гахж штэ, хахын штэ ингэн гэл үгүй штэ. Хүүх яад нэг удаа хахыг л дээ. Дараагийн удаа болохгүй юм байна. Би ингэж идэх ёстой мэн. Хоолтхон байдлыг тэр хүүхд чинь тэр гахчээ, цацчээж өөрийнхөө нөгөө залилтын хэмжээг мэдчихээн. Юуг яаж идэж боловсруулахгүй гэдгээ ингээд амьдралынхаа юугаар явах нь дамжлагаар ингээд сурж идэг. Тэм учраас хахаахгүй одоо тэ юу яахгүй гэл ингэдэг штэ. Тэгэхээр тэрийг л болчмоор байгаа. Сэргийлэхгээ цааваараа бас хит эрсдлийг урьдчилж тооцоолж ингээд хүүхдийн ингээд дадлыг бас ингээд өөрчлөөд байгаа мó гэж анзаарэгддэг. Тэгэхээр өөрийнхөө хажууд байхдаа хахад цацуулаад тэгэхээр намайг ямар амир зэрлэг гэж үг. Тэгэхээр нэг яг хажуудаа суулгаж хахад цацуулаа үзүүлчих юм хүүхэд дахиж ер нь л хахад цацдаггүй байхгүй.
Тэр өөрийнхөө нэг рефлексээрээ болохгүй маань ингээ хариу үйлдэл яаж гарах уу гэдгээ өөрөө ингээ шууд командлаад одоо сануул авчдаг гэхүү ийм байдал үүсгэждэг учраас эрсдэл гэхээс илүү хэрвээ эрсдлээс сэргийлж бол хажуудаа л тэр энгийн мэдрэмж байдаг шүү гэдэг мэдрэмжийг л хажуудаа байхдаа мэдрүүлж эхлэх гэж хэлээд байгаа юм. Зөв. Хараа хяналтанд ор тийм ээ. Ингээ бодохоор монголчуудын яг өвд эцэн маань хооллох соёл маш асар баялаг тэгээд хамгийн эрүүл байсан байгаа байхгүй тийм ээ. Одоо ааруул одоо нөгөө дайвар бүтээгдэхүүн 5 цул гэл яг монголчуудын энэ хоол хүнс одоо энэ очин цагт янз бүрийн мэддэг болсон ч гэсэн эргээд буцаад тэр цагийн үеийнхээ хоол хүнсийг бид нар эрэлхийлдэг болчихлоо тийм ээ. Тэр эрэлтийн хэрэгээр бид нар бас нөө яг үнийг хэлээ би ч гэсэн өөрөө хоолдож хүн байж тэр болгон ингээд одоо 6 бол хүмүүсээ хэрэглэж чадахгүй шүү дээ. Тэгэхээр тэр нөө дайвар бүтээгдэхүүн би өөрөө дуртай. Тийм учраас 7-ны нэг өдөр заавал өөрөө бас хүүхдүүдэд нэг өдөр дайвар бүтээгдэхүүн гэж хэлж байгаа шиг бас өөрөө ч гэсэн дайвар бүтээгдэхүүн өөрөө боловсруулж чаддаг юм ба гэхэд одоо нэг цаг үе бодвол сайхан цэвэрхэн те дайвар бүтээгдэхүүнээр хийдэг хоолны газар их болчих. Тэрүүгээр нэг ороод нэг адил нэг шөл уучаа гэдэг ийм зорилт тавьж ер нь бол ажилтдаг. Тийм учраас нэг ихийн одоо нэг цус багталт гэдэг зүйл чинь бас удамшдаг. Их өөрөө та ураг тээж явахдаа цус багталтай байх юм бол танаас дөрж байгаа ураг яг нь цус багталтай төрнөө л гэсэн үг. Тэгэхээр нэг энэ ганцхан хамгийн эмзэглэдэг зүйл бол цус багталтай. Цус багталт чинь нэг хитрхи ингэж удаан хугацаанд яваад хүүхдийн дархлаатай шууд бас холбогдоод ирдэг. Тэг ингээд цусны бүтэц бол суур одоо бидний эрүүл мэндийг бас тодорхойлдог юм шингэн учраас бид нар эрүүл аль болох хоол хүнсээрээ дамжуулан шимдэжэл авчрал чадах юм бол урт хугацаанд эрүүл байж чаднаа. Түүнээс би маргааш эрүүл болно гэд нэмэлт бүтээгдэхүүнүүдээр өөрөө бөмбөгдөөдөх юм бол маргааш би эрүүл болж чадна. Нөгөөдөр дахиад өвдөх гэдэг юм одоо эрүүл биш байдал нь одоо богино хугацаанд явагдана л гэдэг юм уу те. Ийм ялгаатай байдаг юм шүү. Тийм учраас яа харахгүй эрүүл мэндийн онцлогоо шалтгаалаад бол яг хөө нэмэлт хэрэглэж болно. Харин эрүүл байгаа, өвдөөгүй, өвчлөөгүй байгаа үедээ л яг нь урт хугацааны эрүүл мэндийн байдлыг та хоол хүнсээрээ л хангаад өчөөсэй л гэж хүсдэг. Яхаа харахгүй яг таны яран дээрээс асуумараас түрүүн ч гэсэн та цохос дурдсан мультивитамин гээл хүүхдийн өсөлт боожлтыг дэмжих бүтээгдэхүүн хүүхдийн одоо тарих оюунд сайн гээл янз бүрийн нэмэлт бүтээгдэхүүнүүд бизнесийн шинжтэй юмнууд тийм ээ арилжааны шинжтэй юм бүтээгдэхүүнүүд их байдаг болсон л доо. Тэгээ үнэхээр яг хүүхдэд минь шаардлагатай юу гэдгээ эцэг их яаж мэдэх юм бэ? Тийм ерөөсөө л нүүн лаборатори аргаар л тодорхойлуулна. Таны хүүхд мультивитамин уух шаардлагатай юм уу? Тэгвэл юун дээр энэ цусны шинжилгээг нөгөөл яг нь кальцийн дутуу байгаа мó, эрдэнэ дутуу байгаа мó, амин дэмүүдэн дутуу байгаа мó. Тэгвэл тэрийг л яг нь нөхөх зорилгоор л хэрэглэнэ үү гэхээс байгаад байгаа зүйлийг дахиж нэмэлтээр өгөх шаардлагагүй байхгүй. Тэгэхээр альва зүйлийн хор уршгийг бид нар 5-10 жилийн дараа л мэдэрнэ. Одоо дэг ингээл өстө нэрээ амар хэрэглэж байна. Одоо ингээл дэг ингээл энэний хор уршиг хэдэн жилийн дараа яаж гарч тэрийг яаж имжлэхийг өстө үнэндээ хэлж мэдэхгүй байна. Тэгж монголчуудын дутагдал маш их байдаг гэдэг утгаараа ингээд дураараа эргэлдэг. Яг уу дээж нэг яг уу эмчийн жороор олгогддггүй л те. Олгогддггүй болохоор манайхан дээс ангисэн надад нь дээл уулга гэл хүүхдээ өндөр болгох гэж ингээл дэтэк кальц уулгах гэл ингээл те. Тэр чинь нэг талаараа хүүхдийг огцом өсгөөд яг уулгаж болно л да. Огцом яг нь өөрийнх нь нэг бодисын солилцоогоор нь хүүхдийг өндөр болгохгүй автоматар шууд огцом өсгөнгөд дэгээ уугаа одоо нэмэлтээ уугаа болчихлоор тухайн хүүхдийнх нь буцаад унаад ирж чинь өсөлтөн зогсчдөг ч юм уу те. Ийм байдлууд гарах эрсдэлтэй. Тийм учраас алимны тунганд тааруулах хэрэгтэй. Тийм байна. Түрүүн бас нөгөө бор хоолны тухай ярьсан. Хүүхд яг бор хоолнд орж байгаа тохиолдолд эцэг юун дээр анхаарах хэрэгтэй вэ? Одоо нөгөө таны түрүүн хэлсэн аль болох нөгөө шүдийн тийм ээ багаас нь одоо шүдэн дөнгөж хууж ивэл бас юун дээр анхаарах уу гэд ингээд наснасанд нь сард нь бас анхаарах хэрэгтэй болж байна тий. Одоо нэг 6 сар хүртэл нь би ихийн сүгээр дагнан хоолчлоо тий. 6 сараас дээш би бор хоолнд оруулах хэрэгтэй. Бор хоол гэхэлэр сүүнээс гадна өгж байгаа бүх зүйлийг л яг нь бор хоол гэж хэлээд байгаа. Бор хоол гэд хэлэхлээр л махны шилтэй хоол авах юм гэж ойлгодог шиг байна. Үгүй. Алдарт хоол байна, бантан. Бантан байна те. Тэгэхээр тэгж ойлгодог шиг байна. Тэгэхээр тухайн хүүхдийг хүнсний бүтээгдэхүүн шингэн байдалд нь одоо шүтэн ургаагүй учраас шингэн бүтцтэй зүйлд нь баг багаар дасгаж одоо
хоолтын байдлыг ингээ бэлдэж гин гэсэн үг. Ходоодны яах нь дараагийн хоол нь амттай хоолны одоо нэг суурэ тавьж эхэлж байна гэсэн. Тэгэхээр зүгээр нэг будааны шүүсээр эхэлж болно. За шингэрүүлсэн сүгээр уулгаж болно. Гэт ингээд ийм энгийн зүйлүүдээр бид нар ингээд шингэрүүлсэн хувилбараар нь хэрэглүүлж амтанд нь дасгаж агаад яг нөгөө бүтцүүдэд нэмэгдүүлээд би ганцхан те будааны шүүс уулгажсан бол сүйтэй болголоо. Сүйтэй тасаад ирэнгүүт нь миний хүүхдэд хэрэгтэй юм чинь бага зэргийн цэцгийн тос нэмээд өгчий гэл те. Ингээл яг тухайн нэг удаадаа өгж байгаа бол нэг халбаг байсан бол хоёр халбаг болдог гэж жорын нэмээл хэмжээг нэмэгдүүлээл ингээд баяжуулаад явдаг хэвээр. Бандаг шууд бандаг өгөхгүй. Ясны шингээ яг бахны шүүс уулгаж агаад за тэрийг яг махтай нь болгож хэрэглүүлдэг. За тэгвэл нөө одоо гурилаараа баяжуулдаг. Гурилаа олон нэр төрлөөр нь солиод хэрэглэдэг гээл те. Ингээд баяжуулаад хэрэглүүд нэмэгдүүлээд авах хэрэгтэй байдаг. Тэгэж үжи бүтцэн мэдээж хүүхдийг ингээл сар ахиад тусаад томрох тусмал яг бүтцүүд нь махгүйсэн бол жижигсэн махтай болоод ирдэг. Махных нь хэмжээ нь томроод ирдэг. Тэнгүүтээ махны шүүсийг уулгахаа жавар махын шүтэн зохиугаад ирчих юм бол махын зулгаалгадаг гэлтэй. Ингээд уйлаад ирдэг. Энтэй ингээд давхар ингээд яг хүүхдийн хооллолт гэдэг ярихлаар эрүүл ахуйн дадлууд бас энэний хажуугаар давхар явагдчихэдэг. Тухайн хүүхд хоол идэх юм гараа заавал угаасан байх хэвээр. Шүтэн ургасан бол заавал шүдээ угаах хэвээр гэдэл ингээд энэ эрүүл ахуйн дадлууд бас давхар яригддаг. Бас үлээд ийм хулууны зутан, брокколины зутан гэж их хүүхдэг болсон байна л да. Энэ бас мэдээж хүүхдэд шин тэжилт олох байх гэж бодож байна. Тий. Цутан шүлнүүд бол яг сүүнтэй хийж байгаа юу? Яг нэг шүлэд тухайн бүтээгдэхүүнийг одоо брокколи гэж байна шүү дээ. Брокколиг цутан болгоод хэрэглэхтэй ясны шүлэн дээр хийж байгаа юу? Усан дээр үхийгээд өгж байгаа юу гэдэг те. Тэгэхээр цутан шүл гэхээсээ илүү тохоор брокколиг ингээ мөчрөөр нь хүүхдэд бариулаад зулгаалгах бас их зүгээр байдаг. Яг тэгвэл брокколи чинь өөрөө ногоо учраас болцсон хурдан байдаг. Тийм учраас ингээ өөрийнхөө хажууд байхдаа зулгаалгаад шүүсийг хамт уулгаад тэгээд дасгахжээж цутан шүл өгнө. Түүнээс яг хуу тухайн хүүхдэд шууд цутан шүл өгөхөд бол дуртай байвал хамаагүй. Харин дургүй байх юм бол хэрвээ тухайн бүтээгдэхүүнийх нь өөрийнх нь амтыг мэдрүүлсний дараа таниулж мэдрүүлснийхаа дараа хоолныхоо нэр төрлийг нэмэгдүүлээд аж болно. Одоо цутан шар болон дээр бол цутан шүл гэхээс илүү нухшин ихгүй тааламжтай байдаг хүүхдүүд. Тэгээд өөрийнх нь нухшин гэхэлэр шар болж өөрөө их хурдан болцтой учраас жижигхэн амтын өгөхтөл хүүхд дуртай байх юм бол тэр шар болуугаар цутан шүлээгээд өгсөн чинь ногоотой шүлээгээд исэн ч тэр хүүхдийнх нь дуртай байна гэсэн. Яг ингээд хоёрын ярилцах хугацаа ер нь өндөрлөх тийшээ хандж байна. Маш олон зүйлийг асуумаар явж ярилцчихгүй нөгөө хугацаандаа бас баригдаж байна. Нэг зүйлийг асуухад хоолны дуршил, хүүхдийн дуршил, манай хүүхд хоол идэх дургүй гэдэг нэг зүйл байдаг тий. Яаж хүүхдээ хоолны дуршилтай болох вэ? За дуршилгүй хүүхдүүд аягүй их болцсон байна. Тэгэхээр нэг юу одоо тэр ээжүүдэд би юу гэж хэлдэг вэ? Цусны шинжилгээг нь өгүүлчих. Цусны шинжилгээнд дээрээ цус багталттай байх юм бол хэдвэл угаасаа цус багталттай төмрийн түтгэлтэй хүүхэд бол угаасаа яг нь хоолны дургу байдаг. Хоолны хурц ундрыг төвөгшөөдөг. Ингээд хоолны дуршил нь угаасаа багасдаг гэсэн үг. Тэгэхээр цус хамгийн нэн тэргүүнд бид нар юуг тодорхойлж болох вэ? Цус багталттай л ах юм бол тухайн хүүхэд ямар ч хоолны дургу байна. Дуртай хоол байсан ч л дургу болдог. Тэм учраас яг нь цусыг лаборатори аргаар тодорхойлуулаад тэгээд хэрхэн явах вэ гэдэг хоол зүйч дээрээ судлах нь одоо лаборатори цусны шинжилгээний хариуг барьж очоод яг хүүхдэд зориулсан зөвлөгөө авч болно. За маш их баярлалаа. Тэгээд өнөөдрийн маань Энх явж мөч аргын эрүүл мэндийн хөтөж подкастын маань зочноор боловсролын амны харьяа хүүхдийн хоол үйлдвэрлэл шин дэжлэлийн сургалт арга зүйн үндэсний төвийн ахлах мэрэгчлэн хоол зүйч нямцдаг байлаа. Зарим эрдэнэт маш баярлалаа. Эцэгчүүдэд бас хүнтэй зөвлөгөө өгсөн маш баярлалаа. Баярлалаа. Энх явж мөч аргын эрүүл мэндийн хөтөж подкастын маань нэгэн шин дугаарыг хүрээд өндөрлөж байна. Баасан гарагт 15 цагаас энэ цагтаа ирээд болъё.